2024 оны хамгийн харамсалтай UFC 10 ялагдал. Холимог талааны урлагт хүний сэтгэлийн хат төсөвч зэрэг шалгаж ялт мартагчгүй алдар үндийг авчирдаг спорт үлээ. Гэтэ бүх түүхүүд ялтаар төгсдөггүй. Октогонд нэг нь ялж аврагын бүсээ зүүж аваад нөгөөнд гашуун төлөвстэйгээ үлддэг. If you win both fights there is no rivalry so I don't know. Энэ бичлэгээр бид 2024 онд болсон хамгийн харамсалтай 10 ялагдлыг эргэн санах болно. Энэ топ 10-ыг хэрхэн гаргасан бэ гэвэл шудраг бус шүүлтээр муухай ялагдсан. Эсвэл бидний хайртай тулаанчид маань маш харамсалтайгаар дуусан гэдгээ нонцолж бэлтгэсэн юм шүү. Ингээд бичлэг эхлэе. Бичлэг эхлэхээс өмнө биднийг дэмжиж лайк, subscribe дараарай. Мөн манай Facebook хуудсыг дагаж холимог талаантай холбоотой илүү олон мэдээллүүдийг аваасаа гэж хүсэж байна. Баярлалаа. 10 дугаар энд Жозе Алдо Марио Баутистагийн эсрэг UFC 307. 2022 онд Мирабд ялагдаж зодог тайлсан Жозе Алдо октогонд дахин эргэж ирсэн билээ. UFC 300-т Jonathan Martinez-ийг төрлөх хот болох Рио ялсныхан дараа UFC 307-д Марио Баутистатай тултгаар болсон. Марио Баутиста харин сүүлийн 6 тулаандаа дараалж ялж Чансаны 11-т бичигдэж байсан юм. Тулааны эхнүүд Баутиста хөл рүү олон өшөглөж тулааны хэмлэлийг өдөртөжээ. Гэхдээ 2 дугаар үеэс Алдо хэмнэлээ олж илүү хурц оновчтой цогцолтууд өгч нүднийхэн дээгүүр зүссэн. 3 дугаард Мариогийн унагаах орлогод бүтлгүүджсэн тул юу ч хийхгүй хан чагцаар байлаа. Алдо харин бүх унагаах орлогыг хамгаалж илүү зөвөр цогцолтууд хийсэн. Үзэгч фэнүүд бүгд Алдог ялсан гэж бодож байтал by split decision, Mario Bautista. Хоёр шүгч 3 дугаар үеийг Баутиста дөрч Алдо хуваагдсан саналаар ялагдсан юм. Энэ шийдвэр маш их хил ам дагуулж Марио Баутиста түвний дайсан болсон. Didn't get off the cage. That's not my problem. Мөн UFC 307-ын шүлд маш хангалтгүй байсан гэж Дана White ч онцолсон. I thought the judging was atrocious tonight. I'll just leave it at that. It was atrocious. Учир нь энэ ивентийн бас өөр нэг авраг яг ийм байдлаар ялагдсан юм. Тэр хүн бол 9-р энд Карл Эспарса Тэшэ Пеннитний эсрэг UFC 307. Карл Эспарса бол хамгийн анхны строид авраг. Мөн 2 удаагийн строид бүсээ эзэн болж байсан. Амьдралынхаа бараг 15 жилиг холимог талаан зориулсны эцсээрээ зодод тайлж сүүлийн тулаанд Тэшэ Пеннитний эсрэг хийх зарласан. Тэшэ Пеннитон and Carla Esparza. UFC авраг байсан тулаанч 2 жилийн дараа сүүлийн тулаанд ээж зодод тайлгаж байхад UFC түүний тулааны бүр early prelim тавьж хүндэтгэлгүй хандсан. Тулаанууд Эспарса 4 техтаан амжилттай болгож 3 минутын контрол таймт мөн толгоор олон өнөчтэй цогцолт хийсэн ч ял Тэшэ Пеннитон тавьсан юм. Пеннитон өөрөө хүртэл ялгч болсондоо гайхаж байсан юм. Тэшэ Tiny Tornado Pennitton. Карл Эспарса карьерийнхаа турш уйдахтай тулаан үзүүлдгээс болж фэнүүдийн хамгийн дургүй эмэгтэй тамирчдын нэг байсан ирсэн. Гэтэ карьерийнхаа төгсөлд ийм хэмжээний үл хөдлөл ялагдал авах ёсгүй тулаанч байсан юм. And it's been an honor to call your fights. Thank you very much for everything. Carl Esparza, ladies and gentlemen. 8 дугаар энд Антони Смит, Доминик Рис эсрэг UFC 310. Холимог талаанд нийт 60 тулаан хийсэн Антони Смит 2024 онд карьерийнхаа 59 дахь тулаанаа UFC 310 Доминик Рис эсрэг хийсэн билээ. Харамсалтай нь энэ тулаан эхлээс бараг сарын өмнө түүний хамгийн сайн найз дасгалжуулагч болох Скот Мортон зүрхний шийдээсээ нас барсан юм. Антони Смитийн бүхий цаг хугацаанд хажууд нь хамт байж заа зөвлөдөгөөс үн гинт байхаа болсон мэдээж өөрт нь хүн санагцсан. No, I don't give a fuck about winning and losing it. Тулааны эхнээс энэ мэдгдсэн ба эхний үед хэд хэдэн цохилт оновчтой болгосон ч сэтгэл зүйн хувьд ямар ч тулд хүсэлгүй байсан болохоор тэр 2 дугаар зүгээр л буугаад өгсөн. Энэ талаар хэлэхдээ тэрээр Scott was my best friend. I don't know how many times I could do this without him. Do you think that this is your last time inside the octagon? Man, I don't know. Probably. Доминик Рис хүртэл намайг цохиодог гэж Смит өөрөөс нь гуйсан гэсэн. He doesn't care about the outcome. He just wants to feel something. There was a point in the first round when he put his hands down and was just like, punch me in the face. And I obliged, right? So that's my job. My job is to finish you and get you out of there. Энэ тулааны дараа зодог тайлах ёстой байсан ч 2025 оны 4 сард Жамия Смитийг 1-р дуусгаж сүүлийн замд нь үтсэн юм а. 7 дугаар энд Ири Порхоска Алекс Пехерагийн эсрэг UFC 303. UFC 303-д Макрерийг тулдах ёстой байсан ч хөлөөр нь гэмтснээс болж тулаан туслагдсан. Оронд нь хагас хүнд жингийн авраг Алекс Пехера бүсээ Ири Порхоскагээс хамгаалгаар болсон. I was not in the best shape in New York, but doesn't matter. For now, right now I feel great. Порхоскагийн хувьд өмнө UFC 295 тултад ялгцсан болохоор энэ удаад ялж хариугаа авах зорилготой байсан ч энэ тулаа өмнөхөөс илүү хурд хэрцгий байдлаар төгссөн. He won the first round last. 2 дугаар эхлээд дөнгөж 13 секунд өнгөрөөд байгаад Пехера төгс толгой ишэлтэж тулааны TKO-оор дуусгасан. Хүмүүс үн 5 үеийн дайн хүлээж байсан ч нэг хүний ноёхол нөгөө нь сүрлийг харсан юм. Нэг аврагд 2 ялгц учраас түүний нэг хэсэгт аврын төлөө үзэх контентын төвч тархаагүй болсон билээ. Порхоцкач үүний хүлээн зөвшөөрч өөрийгөө хувьсан өөрчлөлт хийх ёстой гэдгийг хэлсэн юм. I need to evolve to the next level or don't fight again.
Харамсалтай байдлаар ялагдсан жилээ тэр Фенүүдийн дуртай тулаан чивээрээ мөн 33 настай тул дахин авгын төвшөнд гарч ирэх бүрэн боломжтой. 6 дугаар анд Benoit Saint-Denis Renato Moicano эсрэг UFC Paris. Benoit Saint-Denis бол Францын армийн тусгай хүчинд зүсгэж явсан нэг. 2019 оноос хойш холимог талааны карьер хөөж амжилттай тулд 2021 оноос хойш UFC-д орчихсон. Анхны тулаандаа онцгүй ялагдсан ч дараагийн 5 тулаанаа бүгдийн дутуу гаргасан. UFC түүнийг өндөр үнэлсэн боловч Dustin Poirier түүний байх ёстой байранд нь тавьсан юм. Үүний дараа Benoit Saint-Denis өөрийн нутагтаа туршилтаа тулаанч болох Renato Moicanoтой оройн тулаан тултахаар болсон. Хөгжиж яваа тулаанчид залуу тулаанч нутаг дээр дуустал байсан ч Moicano Benoit Saint-Denis-ийн нүрэнд нэг үед гаргаж болох хамгийн хэсэг хөрлөг өгсөн юм. Тулааны эхний үед түүний унаасны дараа хүн тохоо хүчтэй зөкөлтүүд араараас ирсэн. Хоёрдугаар үед дажууд тулцсан ч нүрэн зүсгдэж нүд нь хавцнаар харах чадваргүй болж шүүгч шимж тулааныг зөксөөсөн. By TKO Renato Moicano. Өөрийнх орон Парис хотод үзэгчдийнхээ өмнө ямар ч өршөөлгүйг зодуулж эмчээр аврагдаж мөн өрсөлдөгч нь улсынхны ерөнхийлөгчийг хараас нь түүний хамгийн өрөвдмөр харамсалтай ялагдал болсон юм. Macron, globalist. 5 дугаар нь Tony Ferguson Michael Chiesa эсрэг UFC Abu Dhabi. Tony Ferguson нэгэн цагт 10 үед дараалж чөнгөн түр бүсийн аварга болж шилдэгүүдийн нэгээр тооцогдож байсан юм. Where you at, McNuggets, you piece of I'm gonna kick your ass. Гэвч Justin Gage-ээс тулаанаас хойш бүх зүйл өөрчлөгдсөн. Bad. They're gonna stop the fight. That's it. Justin Gaethje. Тэр ялагдлаас хойш сэргэлт авч чадлаггүй 7 тулаан дарааж ялагдсан. Энэ удаа тэр 3 тулаан дарааж ялагдсан 37 настай Michael Chiesa Abu Dhabi тулдгаар болсон. Тулаанд Ferguson ямар ч өрсөлдөн үзүүлж чадлаггүй ердөө эхний үед Bolter ялагдсан. Энэ ялагдлын хамгийн харамсалтай нь тэр сүүлийн 5 тулааныхаа 4-т дуусгаас гадна 8 дараалж ялагдаж UFC рекордыг тогтоосон юм. Тулааны дараа зодод тайлах хэрэгтэй байсан ч тэгсэнгүй нэг бэлийг үлээж нөгөөх нь авч үлдсэн. I don't want to retire. I really don't. So I'm not going to put both gloves down. I'm going to put one. And I'm going to keep the other one just in case. Тони зүгээрсэн тулаан биш. Тэр фэнүүдийн шүтэн болсон домгүй. Түүний өгдөг сонирхолтой ярьсууд өөрийн хичээл зүтгэж ширүүн догшин тулааны стил нь түүний бусдаа сонцоход дурсагдахгүй золгосон. Гэтэл одоо тэрхүү аавраа алга болсон ба Тони өөрийгөө одоо топ түвшинд өрсөлдөх чадвартай гэж итгэсээр байгааг харах нь эмгэлтэй дүр зураг юм. 4-р анд Роберт Whittaker Хамза Chimaev эсрэг UFC 308. UFC-ийн дунд жингийн аваргаас Роберт Whittaker бол фэнүүдийн хамгийн дуртай тулаанчид нэг. Дэлхийд даяар хүндлэгддэг нэг ч үжид адагчгүй. UFC хамгийн ээлдэг соёлтой залуу тооцогддог. Харамсалтай нь Израиль Азианд 2 ялагдсан болохоор аврын замыг цэцдэг бие хамгаалагч болж дараагийн өсч яваа тулаанчдыг шалгадаг хүн болохоос өөр аргагүй төрсөн. Ажиллаж ээж Marvin Vettori ялсны дараа одоогийн дунд жингийн аварга DDP-д ялагдсан. Өргөжлүүлэлт Paulo Costa Ikram Aliskerov нарыг ялсан. Энэ удаа тэр UFC 308-д UFC хамгийн догшин тамирчдын нэг болох чеченчдэр Хамза Chimaevтэй үзгэр болсон юм. Whittaker энэ тулаанд бэлтгэл сайтай өөртөө итгэлтэй байсан. Гэвч тулаан эхлээд 13 секунд дараа Chimaev шууд барилдаж эхэлсэн. Chimaev хурдан тоглоход гайхсан Whittaker ямар ч хариу үйлдэл үзэж чадаагүй юм. 3 минут тэмцсний эцэст Chimaev боож ялт байгуулсан. Хамгийн аимшигтай Chimaev боохтой шүдийг нь бас эрүүний ясыг нугалсан. Роберт Whittaker бол барилдаа сайн хамгаалдаг тулаанчдын нэг. Гэтэл Chimaev түүний эхний зүгээр дэвслээ боогод ялчихсан. Фэнүүдийн бахархал болсон дайчин хүн ийм амрах ялалцыг гарах туйлан гонигтай байлээ. 3 дугаар анд Александр Volkanovski Ilia Topuria-г эсрэг UFC 298. Александр Volkanovski өдчинг бараг 4 жил шахуун ойлж 5 удаа бүсэн амжилттай хамгаалаад байлаа. Гэвч богино дуудлагаар исламтай тултаж нэгдүгээр маш шүд нокаутанд орсон. Энэ ялагдлын дараа Volkanovski өөртөө идэх хугацаа үлгүүр 4 сарын дараа шинээр гарч иж байгаа 13-0 гэсэн төгс амжилттай Ilia Topuria-тай UFC 298 тултгаар болсон юм. After this Saturday night, I'm gonna change the whole game of mixed martial arts. And you all will become an instant fans, so shut the f*** up right now. Эхнүүд Volkanovski сайн тулдаж өрсөлдөөнтэй байсан. Харин хоёрдугаар Ilia онцгойч баруун гарын цогцолтоор Volkanovski унтуулсан. Энэ зүгээс нэг ялагдал байгаагүй. Volkanovski өдчинд анхны ялагдлаа амснаас гадна түүний 90 ноёхлон туссан юм. 35 настайд нэг биш бүр 2 дараалал гинтийн зэрлэг нокаутанд орсон түүний карьерт маш том сэвсүүж харамсалтай төгслийн эхлэлийг тавьсан. Хэдий 2025 онд дахин авраг болсон ч гэсэн Ilia-гийн нокаут маш том сорь үлдээсэн. Гэхдээ энэ тулаанаар Ilia Topuria UFC-ийн топ 9 дүр болоогүй. Маш олон хүмүүс Volkanovski яарч орж исэн болохоор Ilia жалгад амархан байсан гэсэн үнцэг гаргаж ирсэн. Харин энэ бодлыг Ilia Topuria дараагийн тулаанаар бүр мөсөн үгүйсэн. Тэр бол 2 дугаар анд Max Holloway Ilia Topuria эсрэг UFC 308. UFC 300 хамгийн тодор гэлцсэн тулаанч бол мэдээж Max Holloway.
Justin Gage бүрэн эзэхэлж BMF бүсийг авсан. Тулааны дараа Илэг өд жингийн аврагын төлөө дуудсан юм. UFC Илэг Макс Холлоуид тулдуулахгүй хамгаалаад байна гэж Макс Холлоуи хэлсэн бол Илэ Максынд UFC-д 300 гэсэн тулаанд уйдтайгаар дуудаж тулааны эхний 10 секундэд ингэж суултыг санал тавиад байлаа. Challenge you to have that exchange but in the first 10 seconds of the fight. Нэмээд үзэгчид Макс Холлоуиг нокаутаар дуусгах анхны тулаанд болно гэж хамласан юм. We'll see, guys. I will be the first one to take us lights out. Холлоуи 19 наснаас хойш нийт 33 тулаантай хизээж нокаутанд орж үзээгүй ган эрүүгээр гайхалтай тулаанч байсан. Конор Макгрегор, Дастин Пори, Волкановски гих тамирчдыг хинч Холлоуиг унгааж үзээгүй тул Илэгийн хийсэн үнд итгэхэд бэрх байлаа. Гэхдээ Илэг хийсэндээ өрч тулаан эхлээд Макс шууд октооны гол дуудсан ч Макс тулдаагүй. Эхний хоёрын өгөө аваад өрсөлдөөтэй байсан ч 3 дахь Илэг хүчтэй цохил байгаа онж үргэлжлүүлээд хизээч унж үзээгүй өрөө өнөж Холлоуи анхны нокаут ялгдлаа амссан юм. Макс Холлоуи яг нуурчрыг гүйш унж байгааг харах зүрх өвтөн сэтгэл шимшрэн мөч байсан. Волкановскид 3 ялгцсан тэр Илэд нокаутаар ялгцсан тул өд чинь ямарч байр суурьгүй олж хөнгөн жинрүүд ившсэн юм. Нэгдүгээр энд Дастин Пори Ислам Махачев эсрэг UFC 302. UFC-гийн амьд номог Дастин Пори 15 жилийн замналынхаа турш аврагын бүс зүүж чадахгүй хിവэрэл байлаа. UFC 242 Табибт UFC 260 Чарльз Оливерд боолгуулсан. Дараа нь UFC 291-т BMF аврагын төлөө үзэд нокаутаар ялгцсан гэд түүний авраг олох боломж улам их хөнгөгдөж байлаа. 35 настайдаа тэр UFC 302-т аврагын төлөө сүүлийн боломжийг ашиглаж Ислам Махачевтэй тулалдсан. Аврагуудын чансааны нэгт бичигддэг 2015 оноос хойш ялагдаагүй тулаанчтай сайн үзэж 5 дахь хүртэл явсан ч Дастин Дарс Чокер ялгцсан юм. 3 удаа аврагын төлөө үзэж 3 удаа бүхнээ зориулсан ч тэрийг 3 удаа боолгууллаа. Энэ зүгээс нэг ялагдал байгаагүй. Энэ бол түүний эцсийн зогсоо салах ёс байсан юм. Дастин Пори олон топ тулаанчдыг ялсан ч аврагын төлөх тулаан дээр очир эрдэнэ шиг гэлзэж чаддгүй харамсалтай төгслийг бид харсан юм а. Бичлэг маань энэ үрээ дуусч байна. Таны хувьд аль ялагдал хүнд туссан бэ? Комент хэсгээр сэтгэлээ үлдээгээрэй.